Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлгэр зууны налгар наадамда Динч хот хотол сайхан наадсгаж байна уу. Эх орон Монголын үндэсний телевизээс тулгар төр байгуулагдсны 2224 жил, Их Монгол ус байгуулагдсны 809 жил, Ардын Увсгалын 94 жилийн он үндэсний их баяр наадам зориулан бэлтгэн хүргэж байгаа Монгол гоёо нэвтрүүлэг ийхүү эхлэж байна. Энэ удаагийнхаа Монгол гоёо нэвтрүүлгээр бүхийн өмсгөл болох бүхийн зодог шуудагны талаар хүрэхээр бэлтгэлээ. Монгол бүхийн өмсгөл нь үндэсний бүхийн сүрж авахыг илтгэн харуулсан гоо үзэмж төгс агуулмж бүхий төрийн эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм яслыг гүйцэтгэх, мэхийн байрц хангах, бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах, барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж, эвхэн хүндэтгэлтэй байранд нандинан хадгалдаг жамтай. За Монгол бүх өөрийнхөө барилдааны өмсгөлийг зодог шуудаг гэж нэрлэдэг. Биендээ өмсгөл. За гуталтай. Барилдахаар дэвж арахтаа өмсдөг малгайтай. Дээр үед наадмын манлай болсон бөхчүүдийг цэнхэр ягаан өнгийн сайхан мөнгөн тийм нөмрөхтэй ус байсан талбай. Ингээд ийм өмсгөлтэй юм. Тэгэд яг барилдахаар засвал дээр арахтаа энэ өхөнтэйгээ гараад засвалаас тавиулаад гарахтаа малгай нөмрөхөөр өгöd гардаг байсан. За нөмрөг сүүлийн үед бол нэг гарахгүй байна. Уг нь бол хүндэтгэлийн чанартай ийм сайхан нэг өмсгөлийн нэг хэсэг байна. За тэгээд яг барилдахдаа ингэ доо байж байгаа өмсгөл нь гутал, зодог шуудаг 2, 3. За зодог нь бол цээжин бие өмсгөл, шуудаг нь бол доодог бие өмсгөл. Тэгэхээр юунууд хэлэхэд манай бүхийн өмсгөл бол дэлхийн бусад олон төрлийн барилдааны өмсгөлөөс бол олон талаараа төгс төгөлдөр өөрчлөшгүй болтлоо боловсрсон зүйл. Бүхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бүхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бүх барилдаж хүч тамир шалгаруулах үед урам мэх хийх, барьц барьж олоход хамгийн тохиромжтой. Мөн бүхийн авхаал самбаа шалгаж, нөгөө бүхийн мэх хийх зур барьц барьж олоход зориулагдсан байдгаас зодог шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг юм. Энэхүү өмсгөл бүх хүний бие бэлтэр хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой. Бүхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвөг дээдсийн хэмжээ, биеийн чац ямархуу байдалтай байсныг мэдгэтгэхэд чухал хэрэглэгдэхүүн болдог байна. 90 оноос хойш энэ их хөдөлгөөнтэй үед бол үндэснийхэн говцсаар бахархаж үндэснийхэн говцсыг олон түмэндээ дотор орон нутагтаа хадгалж үлдсэн улс бүхнэр гээд байгаа шүү дээ. Монголын үндэсний бүхий холбоо нэг ийм санаачлагыг Монгол дээр уриалсан. Айл болгон зодог шуудагтай болёо гэж. Энэ эрхэм болгон барилддаг байгаа ч гэсэн үг. Барилдах гэдэг нь бол улс сум аймгийн наадамд барилдаад цол авахын төлөө биш. Өвөр зуурaan барилддаг. Зодог шуудгийг дээдэлдэг. Зодог дагж жудаг гэж юм байх. Зодог дагж жудаг гэж юм байна. Зодог шуудаг өмсдөг бүх хүн бол арай бос хүмүүсээс арай өөр, арайгаар барахгүй өөр. Энийг бол нарийн гүнд нь орсон хүмүүс мэднэ. Өнгөцгөн харахад бол тэр болгон мэдэгдэхгүй. Тэр зодгийг дагж маш том жудаг явдаг. Тэгэхээр бөхчүүд зодог шуудгийн бол их дээдлэн. Хүний хувьд бол ер нь малгай зодог шуудаг тийм өмсгөл нь бол их дээд зүйл байдаг. Тэ ариун нандин зүйл байдаг. Тийм учраас би бол одоо гэртээ авчиад сайхан зодог шуудгаа ивхэд гэрийнхээ сайхан дээш нь бурхныхаа өмнө хойморт тавьдаг. Зодог шуудгаа тэгвэл барилдаал дуусгаад энэ гэрийнхээ хойморт авчиад ёс журмаар нь ивхий тавиад хойморт бол эдэлдэгтэй. Зодог шуудаг малгайгаа. Монгол бүхэн зодог шуудгаан тайлах малгайгаан бол ер нь газар тавьдаг. Дандаан дээр. За тэгээд зодог гэдэг маань дээдлэлтэй өмсдөг шиг. Энэ зодгон бол ер нь бас газар тавих дээ. Бүслэгнээс бараг доор хийхгүй энэ ном журамтай. За энэ доогуур өмсдөгийн шуудаг нэг. За тэгээ гутал доошоогоо ингээл явна штэ. За энэ нэг юм бол аваад дээх нь үед бол энэ морин дээр 2 янзаар их бич зодгон өмсдөг байна. За шуудгаан тайлаад зодгон дотроо хийгээд 2 хамцыг нь дэлгээд хар нуруугаар ингээд 2 эл үснийхэн үсээр энэ чанга боо
чанга боогоод ингээд бүслээд 14-оор ингээд тэгээ бүсэндээ авчуулаад ингээд дата үйчсэн мортой дээр үе мортой улс бол тэгж явсан. За энэ ямар учиртай энэгээр боодгоо гэвэл ир биер харахгүй гэж. Энэ хоёроор их чанга. Мэдээж боловсронгуй болж хөгжиж ирсэн түүхтэй. Хийж байгаа эд материалаараа ч өөр арь ширээр хийдэг байсан. Одоо бол маш бүх бат хөнгөн чанарын нийлэг маягийн дээр хийж байна. Одоо дээр үед бол яг одоо тэр материал гэж юм их ховорхон олддоггүй байсан. Тэгээд одоо олдснороо л хийж өмсөжсэн байх л да. Тэгэл даавууд айлмг на. Тэгээд тэр үеийн даавууд айлмг бол бүх байсан. Одооны даавууд айлмг бол хэврэг болцсон л дөө. Урд нь бол одоо ямааны тулан болбоор хийдэг байсан бол одоо сүүлдээ одоо тэгээд даавуугаар хийдэг болж тэгээд тийм өнгөөр одоо ямар шүтлэгтэй тэр нутаг орн ямар шүтлэгтэй вэ? Ногоон дархийн шүтлэгтэй бол ногоон талбайтай тэнгэр шүтлэгтэй цэнхэр тэгж арч ирсэн. Сүүлийн үе рүүгэн өнөөдөр ч маань өөрчлөгдөж одоо их орон Монголынхаа тугийг уламжилж цэнхэр улаанаар болж хэлсэн. Хондоо ламын гэгэний өгчүүд ногоон зодгшуудтай ч гэдэг юм уу, богдын бөгчүүд шар зодгшуудтай гэсэн юм уу тийм байсан тал бий. Одоо бол тийм байхгүй. Хүн өөрийнхөө бие галбар өнгөцсөн таарсан өнгийг сонгоно. Гэхдээ монголчуудын хамгийн эрхэмлдэг хоёр өнгийг голлож байна. Цэнхэр, улаан, хөрөн, ухаягаан, хөх гэсэн энэ хоёр хөх цэнхрийн улаан цэнхэр хоёрын л хослууд хувилбарууд ба штэ. За яг хуу зарим бөгчүүд сайхан ногоон зодох хийж байна. Шар зодог бол одоо үндсэндээ үзэгдэхгүй байна. Гэхдээ монголчуудын дуртай хоёр өнгө төрийн талбандаа ч байдаг хоёр өнгө маань энэ хоёр шүү дээ. Энэ явж байна. Тэгээд ч бол бид гал устай бас тэнгэртэй зүйрлдэг хөхөнг лангон уул газартайгаа зүйрлдэг их мэтийн бэлэгдлүүд ч явж байна. Тэг одоо улс орчин голдууд одоо бас нэг шашнаа дагаад байна шүү дээ. Тиймэрхүү одоо усан дээр суусан хүн гэхэд бол энэ жил бол цэнхэр юм өмсөд байх шаардлага байхгүй үстэй тийм ээ. Шорон дор суулаа гэхэд ногоо юм өмсөд байх шаардлага байхгүй. Тэр бас тэр нь бас их орж байгаа л доо усууд тий. Богд хаант Монгол улсын үед богдын шавнаар цөм улаан өнгийн өмсгөлтэй барилдаж байсан байхад нөгөө дөрвөн аймаг хошуудын бүх цэнхэр, хөх цэнхэр өнгийн өмсгөл хэрэглэж ирсэн түүхэн мэдээ байдаг. Бүхийн зодог шуудаг тусгай зориулсан өнгөтэй байснаас гадна заан цол авах хүртэл хамбан өмсгөл өмсөхгүй, начингаас доош цолтон цөм чисчүү, цолгүй бөхчүүд даавуу, дайланб идээр өмсгөлөө хийдэг горимтой байжээ. Бүх хүн зодгийг өмсөхдөө урдаар илэг бүсээ ууж, дараа нь бүсэндээ эвхээстэй буй хос ханцуг тайлж өмсөх горимтой байдаг. Зодгийг тайлахдаа урдаар бүсээ тайлж тэргүүн дээгүүрээ урагш мултлан сүүлд нь ханцуунаасаа 2 гараа мулталдаг. Алдарт сайн бөхчүүд өндөр настанд хүрээд өөрийн өмсгөлөө төрсөн хүүдээ болон хамгийн ирээд үетэй сайн бөхөд дурсхан зодог тайлах ёслол хийдэг байна. Мөн бүх хүн наадамд барилдах үед цог золбоолог, хямар бадарсан, баяр баясгалантай явхаас гадна өөрийн дээл бүс тэргүүнтнийг өөрийн итгэсэн нөхөрт захин үлдээх бөгөөд тэр хүн дээлийн заханд төрсөн нутгаас нь авчирсан жижиг чулууг нандинан хийж мушгиж суудаг байсан ёсон бий. Бүхийн өмсгөл нь тусгай зориулалтын хувцас бөгөөд үндэсний соёлын нэг өрмөц онцлогийг илэрхийлэх судалгааны чухал хэрэглэгдэхүүн болдог юм. Өмнө торгоор хийж байсан, торгон зодогшуудаг ярьдаг байсан. Ингэр зам нь битүү байсан цаг байна. Битүү болохоор хинхтгэн задгаагүй болохоор эмэгтэй хүн гизгэн шууж байгаа барилдчихсан. Тэр үеийн чинь дээр үе улс чинь гизэг тавьж гизэгтэй барилдажсэн байсан. Тэгээ барилдаад одоо танигдахгүй ингээд үзүр төрүүнч байдаг юм төрүүлэхт нь харин манай энэ гашир одоо өгдөөдсөн маань хараа за энэ лав эр хүн төрүүлсэнгүй. Эмэгтэй хүн төрүүлчих шиг боллоо. Танихгүй мэдэхгүй улс чинь тэр холын гушуунаас ирээл сайхан бяртай эмэгтэй хүн ухаана. Тийм домог байдаг. Тэгээд задгай болгосон. Тэр задгай болгосон бол мөрний энэ хоёр сайхан барьцыг гаргаж өгөөд бүхийн энэ гоо сайхныг маш сайхан гаргаж өгсөн. Энэгээр гайхалтай шийд. Дизайны урлаг гэдэгт монголчууд гайхамшигтай байсан юм байна гэж бодож штэ. Одоохонд олон зүйлээр харагдаж байна да. Энэ ганц зодог шуудан тар биш.
Бүхий өмсгөлийн бас нэг нандин зүйлийн нэг нь малгай байдаг. Энэхүү малгай нь 4 чихвчтэй, орой дээрээ зангидсан сампин товчтой жанжин малгай гэж нэрийддэг. За малгайны өмнөд хоёр дээрх юм бол өөрийнхөө өмсч явсан малгайтайгаа дээх нь үед бол барьж ирсэн байна. Бүр тэрнээс дээр үед бол одоо тэр дээр үеийн монголчууд ч улаан залаатай отго жинстэй одоо тийм сайхан ийм хилэн малгайнууд өмсч барьж ирсэн шиг байна. Тэр тэгээ барьж одоо ухааны их монгол гоо энэ тэр дээр үеийн кино юу харахад бол тийм Альберт намхай ургатны үед алтан залуу насны хаан Аг гэрэг сэрж явсан их монгол хэмээх шарууч өмсгөө. Ардын төрийн хүндлэлээр улс улсуудын 25 жилийн ойн баяр наадамд өргөдөн ирж 79 наснда далбаа сэргэн зодоглож явсныг бид харж байна. Сүүлийн үед бол нэг хэсэг одоо ийм бүхийн жанжин малгай гэж байхгүйс. Энүүн дээр бол одоо энэ учир утга нь бол домог энэ юунд бичснээр бол жанжин Сүхбаатар одоо төрийг байгуулад жанжин гэдэг нэрэнд нь энэ малгайг жанжин өмсч явах малгай гэж барьцаанууд тэр хүний хүнд итгэж тэнд өгсөн байна лээ. Тэр анхныхаа баяр наадам хийгээд тэгээд тэр баяр наадам дээр нь Сүхбаатар бол энэ бол бүхийн жанжин малгай гэж өгөөг бүхтэн яасан. Тэрнээс хойш дөрвөн талт жанжин малгай бол гарсан. Ийм төвхтэй. Монгол бүхийн малгайн соёл гэж их нарийн ухаан шингэсэн үнэт зүйл байдаг. Хувцас өмсөх дэг жаяг малгайгаараа эхлээд малгайгаар дуустдаг. Малгайг хизээж газар тавьдаггүй. Малгайгаар тэмдэг дохио зан үйл хийдэг. Тухайлбал барилдахын өмнө засуул дээр очиж засуул нь малгайг нь хүндэтгэлтэйгээр өргөн бүхийг зарлан тавьдаг. Унсан бол засуулын гараас малгайг аваад өөрөө яваад дундаа өмснө. Давсан бол засуул дээр ирж малгайг өмсгөж өгнө. Малгайгаа төвлөн засаад тугаа тойрно. Сүүлийн жилүүдэд бүхийн малгайны дизайны өвөрмөц шийдлүүдийг оновчтой хийж, малгай бүхийн зэрэг дэв, цол зиндааг илэрхийлдэг тэмдэг дохионы чуулбар болсон. Бүхийн зодог нь ханцвий ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч харин ингэргүй байдаг онцлогтой. Зодогны ханцвин үзүүрт уяа болттой. Түүний элэг бүсийг зөөлөн ид хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга сул бүсэлж уйх нь барилдахад чухал ач холбогдолтой. Зодгийг бүх бүсөөр урлах бөгөөд түүнийг хос мяндсан утсаар товшиж ойдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшоход өмсгөл их бүх болдог байна. Зодогны ард албааны голд 4 хүчтэн бар, арслан, гард, луу хооронд нь ноцолдуулан урлаж ойдог. Мөн зодог шуудагт нацагд орж аман хүзүү, хуяг зэрэг хээ угалц их байдаг нь уг бүх дийлдэгдэшгүй бэлэгдэл ажээ. Мөн шуудагч бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бүх бүсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг. Одоо сүүлийн үед энэ бүх хэд одоо бас хэцүү болчиход байна л да. Урд нь одоо бүхчүүд яадаг байсан гэхдээ зэрэг бэлтгэл хийхдээ одоо чулууг өвлөх юм уу одоо усанд нуур голд одоо модын тэр хөвүүлж одоо тэр тийм сөргүүлж чирэг одоо гуайлан энэ тэр тэгж бэлтгэл хийжсэн бол одоо сүүлийн үед одоо юм их хөгжөөд штанг гэх юм одоо тийм спортын юургаа их орж долбаа шуудтай улсууд их барилдаж ноцолдож бэлтгэл хийдэг учраас өдөр болгоно хөлс их гардаг хүний хөлсч одоо давслаг учраас ер нь тэгээд их хэврэгч гисэн л дээ. Тий. Баянга л одоо далбаа шуудгаар бэлтгэл хийдэг учраас ширээс нь яг нь дэх нь үеих үлүүл жоохон юм хэлхэг ирдүүхэн ширээс нь нарийн тийм байсан юм. Сүүлийн үед нь боловсронгуй улсаар байгаад ширээс нь ингээд өргөн болсон. За ширээсийн бол 3 гэдэг чинь морь бүх сур гэсэн 3 юугаа ингэж шатрын хөлгөөр ингэж явуулсаар байгаад одоо бол дөрмөр бол 16-аас цааш өргөнгүй ширж байгаа. За энэ ширээс нь дэх нь үед бол мадынхаа шүрмсийг задлаад тэрийг нийтгээд тэгээд тэргээр ойж исэн байна. Одоо бол энэ мяндс усрага дасрахгүй сайхан ийм мундаг утаснууд байна. Энэ утсаар ойдгийг.
Илэг ус ширээс маань тийм амархан ямар нэгэн зүйлэнд бол тасраад одоо тэгээд сулраад ах зүйл бол биш. Тийм. Энэ ширээс нөх юм бол ийм янцууц байдаг хатуу. Хэр баригтаа тасардгүй тийм янцууц байдаг. Тэгээд 17 ширээстэй. Тийм. Илүүгээс болохоор бас айгүй бат бөх материалтай тийм даавн материал. Зодог уурлаа шиг нэг юу байдаг л да бүхэн өргөөнийх байдаг. Саран зодог гэж байдаг. Би саран зодгоос л авсан да. Шуудгноос муу адилхан тийм адилхан материал л байдаг. Тэгээ манай зодог шуудгийн стандарттай ташааны шуудгийн ташааны өргөн хэд байх ёстой вэ? Илэг усны уяа ямар хөвгдөн байх ёстой вэ? 3-аас илүү нарийн гүгэр зөөлөн эдгээр сүлжчихсэн байх ёстой. Ширээс тэд байх ёстой гэдэг бүгд стандарт хөд одоо гадаад хэлээр ийм юутай. За тэгээ 3 игнэгээр нэг явахт л 3 игнэний явш, нөгөө явахт нь 3 игнэгээр 6. За энэ үнийг бэлэгдэж байгаа. Нэг үгээр мөхөн мор сур гэж гараад. Нөгөө үгээр бол энэ жаргал зовлон жаргал гэж төгсөж явдаг. Тэгээ тэр үеийн цаашаа бас тэгээ тэргээр төгсөж байгаа. Урагдаж тасарна гэж байхгүй. Барилдааны явцад тайлагдаж мултрна гэж байхгүй. Барьц аль альнаас нь 4-5 барьцтай. Барьц олонтой учраас олон их бололцоотой. Гэх мэтийн олон давуу талтай. Та нар санаж байгаа бол жудаа өөх, самбаа өхийн өмсгөл утас бариад барилж чаддаг урагшаа даваад мултарчдаг. Шүүх зогсоогоо засуулдаг. Бүснийхээ гадуур гарчдаг. Бүснийхэн дотор оруулдаг. Барилдааны зогсоогоод л хийгээд байгаа жишүүд. За чөлөө төвхөд бол барьцнаас барьж болдоггүй. Энэхэн одоо өгсөн бие цайжин баяр үргэлжилсэн тэрков гэж нэрлэдэг өмсгөлт. Барьцнаас барьж болохгүй учраас энэ биенээс ингэж барьж мэхгийх учраас тэдэлэн олон сайхан их гарч бас болдоггүй. Шодоо за суумогийнх гэ бидний мэддэг юм бол нэг аав ороодог бүс. Тэгтээ тэр бол нүцгэн биен дээр орооно. Хэрвээ тайлагддаг задрал янз бүрийн болно гэх мэт. Бүхий өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь Монгол гутал юм. Монгол гутлын уул нь хавтгай, өргөн байх учир суур сайтай байдаг. Мөн цохих, таших, хавсрах, үлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд Монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог. Тэрхүү боолт нь гутал ханзрах, нөгөө дээгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны болт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрээний урд талын омгийг хумхиж, ирээн бүдүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрүүний болтыг тусгай булгаар сарсаар угалц тавин урлаж хийн. Болт нь хүлд гутал холхихгүй, нөгөө бүхэд барьж өгөхгүй. Түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай. Бүх хүн цуулсан нарийн хулс түрээлж хөлөө хамгаалдаг байсан ажээ. Тэгээд энэний ашиг нь юу гэхээр улан тэгшгэн учраас хүн гүйсэд хөлийнхэн тавгаар гიშгэж явдаг. А нөгөө нэг нь юу гэхээр одоохон дайн байлаа жигдгүн эмнэг тошгон мөр унж явах дөрөөнд ордог манай Монгол хотл. Хоншоор нэм төрийн бүдэ учраас. Тэгээ маннаас унахад дөрөөн моторол унах хөхөөс дөрөөндөө тэгж хэрэгүүлээд тэгж сүйд болдог. А нөгөө нэг талаар нь ярих юм бол гутал өргөн байдаг гэдэг чинь манайхан чинь нүүдлийн аж ахуйтай улс байсан болохоор шөнө өдөр шуургач гэдэг юм чон нохой хотон дээр гэхэд гутлан ганц углаад гарахад амар. Тайлхад чамар ингэчгтэл бараг малтарч яадаг. Ийм сайхан ашигтай. Тэгээ бүхэдэн бодвол бүхийн энэ шагаа хөл энэ бүх юмыг хамгаалж ийм төвхтэй тэгээ энэ төрийн сугардаг учраас энэгээр нь боогод. Энэ уул нь ханзардаг юм гуулгадаг учраас доотлолт нь хөлөг хийгээд. Ингэж барилдсан ийм төвхтэй. Монголчууд эрдэм ухаанаа илгэн халуун хайраа, уран сайхан авьяас мэдрэмж мэдэлгээ эдэд шингээж, эдээрээ бахархаж явдгийн нэгэн жишээ нь Монгол бүхийн өмсгөл буюу зодог шуудаг юм. Хийх материал хоргоо торгооны өнгөө сонгохоос эхлээд бэлэгдэл, бэлэг чанар, урлаж ойсон ойдол, ширээс хатгаас бүхэн дизайн урлагийн шин шийдлүүд, тээгч амьдруулагч Монгол түмний бахархал юм. Зодог шуудаг нь нэг талаараа биет соёл, нөгөө талаараа тахигдан уламжлагдаж, шүтэгдэх шүтэн биет бус үе юм а. Монгол бүгчүүдийн өмсгөл хувцаа бэлтгэх, өмсөх, тайлах, хадгалах, нандинах, шүтэх, шүтүүлэх нарийн дэг жаяг том соёл нь бүгчүүдийн бие сэтгэл болоод хилээр дамжин өвлөгддөг.
Тэгэхээр манайд бол дэлхийд байхгүй шалгарчсан дэлхий манайхаас суралцмаар юм бол маш олон байгаа юм. Тэрний нэг нь манай бүхий өмсгөл, манай бүхийг хооронд нэрэн билж байгаад оноож барилдуулдаг арга, манай бүхийн цол дууддаг тэр сайхан уянга гэх мэт. Манайхаас дуур аймаар. Эх орон Монголын үндэсний телевизээс баяр наадам зориулан бэлтгэн хүргэсэн Монгол гоёо нэвтрүүлгээрээ үндэсний соёлын өвөрмөц илэрхийлэл болсон бүхийн зодог шуудгийн талаар үзэгч та бүхэндээ хүргэлээ. Хүннөө гүрнээс улбаатай Дэлгэр Монгол наадамдаа Динж хотойтол сайхан наадаарай.